Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 75 дугаар анги. Адилхан гоц сууд. Чамтай ингэж ярьж зүрхэлдэг хэн гэж нэв? Гэж Чүфэний санаа амар төрхийг харсан ертөнцийн нэгдлийн ахлах бүр гайхаж орхив. Тэр салхины нэгдлийн бүх нэр цуутай хүмүүсийг мэднэ. Гэхдээ Чүфэнийг огтхонч харж байгаагүй. Салхины нэгдлээс Жан Фэнгитэй ингэж ярих хэрэгтэй хүн нь ганц Ситу юу л байсан юм. Гэтэл Чүфэний энэ үйлдэл түүнийг үнэхээр гайхшруулсан юм. Амьдралаас ууцсан нэг муу бацаан түүнийг хашраагаад өгнө гэд Жан Фэнги хуйтан хөндийн өнгөөр хэллээ. Тэр ясандаа тултал нь Чүфэнийг үзэн ядаж байсан нь ээлт байв. Мэдээж шүү дээ. Энэ удаа салхины нэгдлийн нэг ч хүн шалгалтанд тэнцэхгүй. Азуре дараагийн цэцгийн хүлэмжинд орох үедээ тэр жаалыг хүсснээр зодоорой. Харин суумыг болохгүй шүү. Би түүнийг өөрөө зохицуулна. Түүнийг нээх оролдож чадахгүй ч боломж гарвал ашиглаад авнаа. ертөнцийн нэгдлийн ахлах шалг гэгч нэнэгээд Жан Фэнгийн чихэн дээр ирээд хэллээ. Жан Фэнги, механизмын бүтцийн зурагч нь яг биз? Манай хэдийг гэмтэхгүй гэж найдаа. Тэдэнд хурдан шалгалтаал дав гэж сануулхаа бод. Энэ удаа бид салхины нэгдлийн гишүүдийг Азуре дараагийн цэцгийн хүлэмжинд бүсэлж нэгэнч тэнцвүүлэхгүй. Гэж Жан Фэнги этгэл дүүрэн хэллээ. Мэдээж салхины нэгдлийн гоцсууднуудыг нүүр хийх газаргүй болгоно. Тэднийг бүгдээрээ шалгалтанд тэнцээгүй гэсэн мэдээ дотоод танхимаар тархах үед ямар царай гаргах болгихээс байж ядаж байна шүү. Гэж ертөнцийн нэгдлийн ахлах баяртайгаар чанга гэгч нь энээлээ. Гоцсууднуудаа өөрсдийгөө дийлдэшгүйгээд бодчихсон тэнгүүд гэвэл зөгөх үз. Дотоод танхимд салхины нэгдлийнхэн их өнгөрөө байсан ч гол танхимд ороод бүгд тэр хүнд ялагдсан биз дээ. Гэж Жан Фэнги бардам хэллээ. Манай Азуре дараагийн сургуулийн номер 1 сурагч Гон Лу юу нү? Өөр хэн байдгийм? Тийм шүү. Гон Лу юун тэнтүү хүчрэхэг. Тэр удахгүй парафаунд төвшөнд орох гэж байгаа гэсэн. Үнэн эсхийг мэдэхгүй л байна. Гэж Гон Лу юуны нэрийг дурдах мужид ертөнцийн нэгдлийн ахлахын нүүрэнд бишрэл дүүрч байлаа. Харин тийм ээ. Түүнийг зам Тяныгийн дараах үе гэж ярьдаг. Энэ жил тэр дөнгөж 20 настай. Тэр үнэхээр парафаунд төвшөнд орчих юм бол ирээдүйд хэмжээлшгүй их амжилт гаргаж сургуулийн захирлын суудал түүнд очих биз? Гэж Жан Фэнги эц төгсгөлгүй бишрэн хэллээ. Хүлээлгсэн дуучлаарай. Яг энэ үед дулаахан зөөлөн тод хоолой сонсогдлоо. Сууроо хэсэг настангууд дагуулan тавцан дээр гарлаа. Гарч ирснийхэн дараа сууроо шалгалтын дүрмүүдийг дэлгэрэнгүй тайлбарллаа. Ситу юугийн хэлсэнтэй ихэнх нь таарч байсан юм. Дүрмээ тайлбарлаж дуусаад хэд хэдэн хаалга удаанаар нээгдэхэд Чүфэн тэрхэд шууд гуйн оров. Энийг надад зориулж хаант тэнгэр техникийг шалгах гэж хийсэн байх та? Механизмыг харах үед газраас төмөр сэлэмнүүд арзан гарсан байсан ба хэдхэн л сул зайтай хэсэг газар байхыг харсан Чүфэн битүүхэн баярлав. Гэнэт түүний хөл доор хүчтэй салхи үүслээ. Нэг хүчтэй дэвсээд харавсан сум мэт урагшгүйлээ. Тэр төмөр сэлэмнүүдийн дээр гიშхэн гүйж байсан юм. Нүдэрэмхийн зуур тэр хонглын гүн рүү орон алга боллоо. Хаант тэнгэр техник бол 7 дугаар зэрэглэлийн тулааны техник. Анхан үеийг сурлаа гэд юу гэж? Түүний хурд нь асар хурдан байсан юм. Хөлийн хурдаа харьцуулах юм бол үүслийн төвшин дундаж Чүфэн шиг хурдан хүн байхгүй байх. Хаант тэнгэр техникийг хэрэглэж Чүфэн салхи мэт газар доорх ордноос гарлаа. Тэр нэгч механизм идэвхжүүлэлгүй шалгалтыг давсан юм. Энэ гол танхимын шалгалт түүний хувьд хүүхдийн тоглоом л байсан юм. Хэсэг хугацааны дараа Чүфэн газар доорх ертөнцөөс гарч Азуре дараагийн цэцгийн хүлэмжинд орлоо. Түүний хөл доор маргад эрдэнэ мэт ногоон өвснүүд харагдах ба төрөл бүрийн хаажин цэцгэс байлаа.
Шувуудын жиргээ зогсолтгүй сонсогдож, салхинд хөдлөгдсөн цэцэгсийн үнэр хамраар нь орох үед үнэхээр л өөр ертөнцөд ирчихсэн юм шиг санагдав. Овоо хідэн сүнслэг ургамал байх чинь. Гэхдээ надад дээд зэрэглэлийн сүнслэг ургамал, сүнслэг шүрэл хэрэгтэй. Энэ дээрээ Чүфэний хамгийн түрүүнд хийсэн зүйл бол сүнсний хүчээ тарааж эргэн тойрноос судалсан. Сүнсний хүчээ тараасны дараа тэр Азуре Драгон цэцгийн хүлэмж, асар том ба маш олон төрлийн сүнслэг ургамлууд байгааг мэдлээ. Гэхдээ Чүфэн тэднийг түүсэнгүй. Тэр цэцгийн хүлэмжийн гүн хэсэг рүү орлоо. Сүнслэг шүрэл биш бол тэр бусад ургамлыг тоосончгүй. Тэр 7 өнгөт цэцгийг олохыг хүссэн юм. Настан Сурав, яагаад Чүфэн хөдлөхгүй байгаа юм? Тэр шалгалтанд тэнцхийг хүсээгүй юм байх та. Хяналтын өрөөнд Сурав болон бусад настангуудад цугларсан байлаа. Тэд дотор юу болж байгааг харж чадахгүй ч гэлээ. Тэд механизмын өөрчлөлтүүдийг ажиглаж болно. Шалгалт эхэлснээс хойш Чүфэний орсон хонглын нэгж механизм эдвэгчээгүй нь тэднийг эргэлзэхэд хүргэв. Дагаад яв, очиж харцгаая. Чүфэнийг өндрөөр үнэлдэг Суровыг хөмсөг зангидан хаалгаа нээгээд гараад явхад бусад настангууд ч дагаж явлаа. Чүфэний хонголд ирэх үедээ тэд бүгд цочирдсан юм. Хонглын нэгж механизм эдвэгчээгүй байсан ба Чүфэн байхгүй байсан юм. Энийг харсан тэд юу болсныг гадарлсан юм. Учир нь хүний хүч тодорхой хэмжээнд хүрэх үед тэд механизм эдвэгчүүлэлгүй шууд шалгалтыг давж болно. Гэхдээ тэхийн тулд дор хаяж үүслийн төвшин байх хэрэгтэй. Гэтэл Чүфэн дөнгөж спиритийн 7 дугаар төвшин. Тийм болохоор л тэд Чүфэний энэ чадварт бүр цочирдсан юм. Энэ залуу үнэхээр тэр үеийн түүнтэй дүүцхүүц юм а? Суров цочирдсан үдээ удаанаар анилаа. Тэр гэнэт олон жилийн өмнө гарч ирсэн годсууд хүний талаар бодлоо. Тэр бол салхины нэгдлийн үүсгэн байгуулагч ба гол танхимыг дөргиосон нэгэн. 16 наснда Профаунд төвшөнд орж Азуре Драгон сургуулийн номер 1 болсон. Одоогийн Чүфэн тэр үеийн түүнтэй үнэхээр адилхан байсан юм. Суровгийн нүдэнд ийм л хүн жинхэнэ годсууд нэр зүүх эрхтэй байлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 76 дугаар анги. Ясын хугал. Хонглоос хөнгөн алхах хөлийн чимээ сонсогдно. Суумэй туйхан бие найган духнаас нь хөл сурсан. Азуре Драгон цэцгийн хүлэмж нүднийх нь урд харагдаж байсан болохоор тэсхийн аргагүй догдолж байв. Хаалга нээгээд гарах үед тэр гол танхимын шалгалтанд тэнцсэнд тооцогдно. Хамгийн гол нь түүний хамгийн их харахыг хүсдэг 7 өнгөт цэцэг энэ хаалганы цаана байгаа. Сузаан хүнд хаалга удаанаар нээгдэж нарны туяа тусах үед Суумэй өөрийн эрэхгүй нүдэ анин дулаан ур амьсгалыг нүрээрээ мэдрэн зогслоо. Гэхдээ нүдэ нээх үед түүний инээмсэглэл дүүрэн царай тэр дороо хөшсөн юм. Түүний урд нэг их холгүй нэг хүн сөхөрж байсан ба биеийн цусаар будагдаж арай гижил тэнцвэрээ олж байв. Тэр бол салхины нэгдлийн ахлах Ситу юу. Ситу юуг арай хэм босох гэхэд нэгэн хүчрхэг хөл дээрээс нь дэвслээ. Тэр өшөглөлт хүчтэй байсан болохоор түүнийг эргээд газарт шааж амнаас нь цус цацрууллаа. Ситу юугийн дээрээс дэвссэн хүн бол сэлмэн нэгдлийн ахлах Жан Фэнги. Жан Фэнгигийн хажууд ертөнцийн нэгдлийн ахлах Луаву байв. Яаж байгаа юм? Гэж Суумэй цочирдохын зэрэгцээ маш их уурлаа. Өө, дотоод танхимын номер 1 үзэгслэнгөө Суумэй биш үү? Гэж Суумэйг харсан Луаву догдлон инээлээ. Суумэй, зүгт! Тэд нийлж салхины нэгдэл рүү дайрч байна. Гэж Суумэйг харсан Ситу юу чангаар хашгирлаа. Ама тат! Түүнийг үгээ хэлж дуусвуу үгүй юу Жан Фэнги ахаад гэдсрүүн дэвсэллээ. Ситу юу ярьж чадахгүй адран хэвтэн. Муу хоёр навш.
Ийм зүйл харсан Сумэй юу гэж зугтах вүлээ? Тэр ууртайгаар урагш дайрлаа. Гэвч тэр дөнгөж спиритийн 8 дугаар төвшин байж яаж Жамфинги Лову хоёрыг дийлхэвдэ. Удалгүй тэр хоёр Сумэйг бүсэлж явсан ч гэмтээсэнгүй. Тэд онцгой материалаар хийсэн уяа гаргаж ирээд Сумэйг хүллээ. Яах гэж байгаа юм? Гэж Сумэй ууртайгаар загналаа. Ситу юу түүнтэй Чүфэн шиг дотн бэшчгэлээ найзын тоонд ордог. Ситу юуг зодуулж байхыг хараад тэр зүгээр өнгөрч чадахгүй. Сүржигнэх хэрэггүй дээ Сумэй. Би зүгээр л танаа салхины нэгдлийг сүрүүлэх гэж байна. Миний хэлж байгааг ойлгохгүй байвал дэлгэрэнгүй тайлбарлая л да. Салхины нэгдлийн бүх гишүүд энэ жилийн шалгалтанд унах болно. Гэж Жамфинги инээмсэглэн хэллээ. Мөн новш, эн чин дүрм зөрчиж байгаа хэрэг. Шалгалт дуусгаар та нарыг эгчтэй хэлж хариуцлага тооцсон доо. Сумэй, чи эгчийгээ дэндүү өндрөөр үнэлж байна. Дотоод танхимд бид түүнээс айдгэн үнэн. Гэхдээ гол танхимд орсны дараа тэр биднийг яаж чадах юм? Гэж Лову хариуллаа. За яхав, харж л бай. Гэж Сумэй хорсон өнгөөр хэллээ. Эгчээрээ биднийг айдгах хэрэггүй дээ. Бид та нарыг гол танхимд олон танилтайг мэднэ. Мэдээж бид ингэж зөрхөлсөн юм чинь бид танаа эгчээс айхгүй байна гэсэн үг. Гэж Жамфинги бардам хэллээ. Энд ирсэн бүх сурагчид механизмыг давж Азуре Драгон цэцгийн хүлэмжинд ордог. Гэхдээ салхины нэгдлийн бүх гишүүд Жамфинги Лову хоёрт хэрцгийгээр зодуулсан юм. Гол танхимын шалгалтанд орсон салхины нэгдлийн 12 гишүүнээс 11-ийг нь сэлмийн нэгдэл, ертөнцийн нэгдэл 2 барьчихсан. Хамгийн их Сумэйг гайхшруулсан зүйл бол ертөнцийн нэгдэл, сэлмийн нэгдэл 2-ын бүх гишүүд төрүүлж механизмыг давсан байсан нь. Бүр спиритийн 7 дугаар төвшний гишүүд хүртэл ийм хурдан давчихсан байсан нь гайхахгүй байхын аргагүй байв. Энэ үед ертөнцийн нэгдэл, сэлмийн нэгдлийн гишүүд салхины нэгдлийн гишүүдийг ээлж дараалан зодож байв. Бараг бүх гишүүдийнх нь хамарнаас цус гарч нүүр нь хавдсан байлаа. Тэдний бие нь бүхэлдээ шархтсан байсан ч гэлээ хэнэн чи яолон орилолгүй шүдээ 100 төвчж байсан юм. Хөөе, хачи юм а? Нөгөө жаал яагаад гарч ирэхгүй байна? Арай унчихсан биш үсттэй. Гэж хаалга нээгдээгүй байгааг харсан Лову урам нь хугарсан аятай хэллээ. Шалгалтанд тэнцэхгүй байсан нь дээр үз. Үгүй бол тэр хамгийн их зовх болно. Гэж Жамфинги хүйтнэр хэлв. Биднийг суллаад өвдөг сөхөрч уучлалт гуйсан чинь дээр шүү. Үгүй бол Чүфэн нэрээд та нарыг зүгээр өнгөрөөхгүй. Гэж Сумэй ууртайгаар хэллээ. Энэ мөчөд тэр үнэхээр их уралсан байсан юм. Амд нөхдөө ингэж зодуулж байхыг хараад тэднийг жинхнээсээ алмаар санагдаж байв. Оо, тэр жаал Чүфэн байсан юм уу? Сумэй, чи тэр Чүфэнд их итгэдэг бололтой. Чи түүнд сайн юм уу? Гэж Лову инээгээд Сумэйн хажууд ирлээ. Мэдээж наа чин түүнд сайн. Тэр жаал Сумэйн хайртай залуу нь. Гэж Жамфинги хажуунаас нь хэлв. Тийм гэж үү? Сумэй, хараа чин жаахан муу баха. Яаж яваад тийм дорой амьтанд дурладаг байна? Түүнээс илүү яагаад надад дурлаж болохгүй гэж? Лову газар сөхрөн суугаад Сумэйн ирүүнээс барьлаа. Зайл, надад хүрэх юм бол миний эгч чамайг ална шүү. Нэрээ юу? Чамайг хараад байх нэ яагаачгүй байсан чи эгчтэй намайг муулах шинжтэй байна. Үгүй гэж үү? Гэхдээ айх хэрэггүй дээ. Би зүгээр л чамайг үнсмээр байна. Алвнаашир, чамайг жаахан амтлаатхъя. Лову уруулаан долоогоод хилээ гаргалаа. Түүний элжигний хэл шиг урт хэл нь Сумэйн цагаахан ялдам царайг чиглэн сунлаа. Үх! Гэвч тэр Сумэйд хүрэхээс ч өмнө аянга мэт ууртай хоолой сонсогдон хүчтэй салхи босох үед Чүфэн Ловугийн хажууд сүнс мэт гарч ирлээ. Чүфэний гар бүргэдийн сарвуу мэт асар их хүчээр Ловугийн хүзүүнээс атгаад газарт шаалаа. Үнсмээр байна гэлүү? Үнсэлдэ. Ингээд үнс.
Ловууг газарт шаасныхаа дараа Чүфэн зүүн гараа өргөн атгаад Ловуугийн ам руу хамаг хүчээрээ хэд хэдэн удаа цоглоо. Энэ бүхний дараа Ловуугийн амаар цус дүүрч бүх шүд нь бутарч ирүүнийх нь яс хүртэл үүрсэн байв. Тэр яг цусаа гаргах гээд тонгоох үед Чүфэн ууртайгаар хэллээ. Бүгдийн цалиг! Чүфэн ууртайгаар хашгирсныхаа дараа Ловуугийн амыг гараараа атгалаа. Ловуу хичнээн эсэргүүцсэн ч яаж чадахгүй байсаар байгаад аргагүй эрхэнд амаараа дүүрэн цус шүднүүдээ цааш залглаа. Энэ Чүфэн Ловуу хоёрыг харсан ертөнцийн нэгдэл сэлмийн нэгдлийн гишүүд айсандаа ирүүн чэжирч байв. Жамфэнгийн нүүрэнд хүртэл асар их өөрчлөлт гарлаа. Тэр Ловуугийн хүчийг маш сайн мэднэ. Ловуу бол спиритийн 9-р төвшнийх ба нууцлаг техникээр хичээллэж 4-р зэрэглэлийн техник мэддэг. Тийм байгаагүй бол тэр хоёр Ситү юуг тийм ч амар дийлэхгүй байсан. Гэтэл тэр хүчрхэг Ловуу Чүфэний урд хинч биш байлаа. Энэ бүхэн Чүфэний хүч Ловуугийнхээс хамаагүй илүү гэдгийг тодорхой харуулж байв. Тэднийг хоосон мэлрэн зогсож байхад Чүфэн хөл дээрээ босон зогслоо. Ловуу руу эргэж нэг харах үед түүний амнаас цагаан хөөс сахаран гарч нүднийх нь хар дээш орон ухаан алдсан байв. Чүфэний царай нь хүйтэрч харц нь мөсмөд болж биеэс нь асар хүйтэн энерги ялгарч байлаа. Түүн рүү харах төдийдл цаг агаар хичнээн халуун байсан ч хүмүүс өөрийн эрэхгүй чэжирч байв. Бяцхан мэй, эднийг яалгамаар байна. Бүгдийнх нь ясыг хугал. Мэдлээ. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 77 дугаар анги. Өршөөлгүй. Чүфэн алхамаар Жамфэнги рүү ойртох үед салхигүй байсан ч түүний нил ягаан хөрөм найгаж хүйтэн харцсан дэндүү айдас хүргэн байлаа. Түүний биеэс аллагын бурхан мэт яс янгнуулам хүйтэн энерги ялгарна. Чүфэний энэ байдлыг харсан ертөнцийн нэгдэл сэлмийн нэгдлийнхэн айсандаа хойш ухарцгаалаа. Зарим нь бүр газар тунаж хойш зугтах гэж мөлхөж байгаа харагдана. Жамфэнги л хөдлөлгүй зогсож байсан юм. Тэр зугтахыг хүсээгүй дээ биш, харин зугтаж чадахгүй дээ хөдөлгөөнгүй зогсож байв. Сэлмийн нэгдлийн ахлагчийн хуваар яаж хүмүүсийн урд зугтах вэ? Гэвч түүний өдөөс ирж байгаа Чүфэн түүнд үнэхээр айдас төрүүлж байсан юм. Ялангуяа Чүфэний ард нэвширтлээ зодуулан хэвтэх Ловууг хараад тэр ч бас сайнаа үзэхгүй гэдгээ мэдэж байв. Чүфэн, чи яах гэв? Жамфэнги сандран асуулаа. Сумэгийн ясын хугал гэдэг үг түүнийг үнэхээр айлгсан юм. Жамфэнги, би чамд Азурэ дараагийн цэцгийн хүлэмжинд надтай таарах юм бол ээж чинь хүртэл танихааргүй болгоно гэж хэлсэн байхаа. Ойртох тусам Чүфэний нүүрэнд хөнгөн инээмсэглэл тодорлоо. Жамфэнгийн хувьд тэр инээмсэглэл нь хуйтан хэрцгий харагдаж байв. Миний ясыг хуглах чадaltaй эсхийг чинь харъя л да. Цогтох газаргүйгээ мэдсэн Жамфэнги ууртайгаар хашгираад төрүүлж дайрлаа. Тэр нуруунаасаа сэлмээ суглаад галзуу юм шиг Чүфэн рүү дайрлаа. Сүнсний энергиэрээ сэлмний дүрснүүд үүсгэн тэнгэрээс унах солир мэт чимээ гаргалаа. Сэлмний дүрснүүд Чүфэний урагш явах замыг тэр чигт нь хаасан байв. Энэ бол энгийн сэлмний техник биш, харин 4-р зэрэглэлийн техник байсан юм. Сэлмийн овогт төрсөн тэр сэлмийг гаргууд эзэмшсэн нь тодорхой. Солирын элд техникийг ингэж эзэмшсэн байдаг аргагүй л сэлмийн нэгдлийн ахлах мөн дөө. Энийг харсан сэлмийн нэгдлийн гишүүд баярлцгаалаа. Энэ үед л тэдний айдас алгуулж итгэл найдварын гэрэл харах шиг болсон юм. Магадгүй тэр аллагын бурхан шиг Чүфэнийг тэдний нэгдлийн ахлах ялж чадах байх гэсэн бодлууд толгойд нь бодогдно. Солир мэт шахацалдан ирэх сэлмнүүдийг харсан Чүфэн ганц бодох төдийдл хормын дотор биеийн цахилгаан бүрхэн авлаа.
Сэлмнүүд тэр цахилгаанд хүрэх үед модоор төмөр цохиж байгаа юм шиг л тэр дороо бутран унцгаас юм. Үгүй энэ харж байсан хүмүүс бэтгий хэл Жамфэнги хүртэл маш ихээр цожирдлоо. Тэр солирын ээлд техникийг бүрэн эзэмшсэн. Үүслийн төвчний хүнч энэ техникийг дутуу үнэлэх юм бол хүнд гэмтэн. Гэтэл Чүфэн нүдэн дээр нь ямар ч саадгүй энэ техникийн зогсоочглоо. Би итгэхгүй байна. Жамфэнги галзуурах шахам Сэлмэ далайн ахин Сэлмийн дүрснүүд үүсэн дайрлаа. Гэвч энэ удаа тэд Чүфэн рүү биш Сумэй рүү дайрсан юм. Ухмэр вэ нү? Энийг харсан Чүфэний элд мэд хөмсгөн дээш доош болж гараа даллах үед урт цахилгаан ташуур мэд цахилгаан гэрэл урагш харваж Сэлмний дүрснүүдийг буталлаа. Чүфэн ахин гараа даллах үед цахилгаан ташуур Жамфэнгийн зүг нээсв. Бит дүрс бүтээх. Тэр 5 дугаар зэрэглэлийн техник хэрэглэж чаддаг юм уу? Жамфэнги хэлэгч үггүй болж гав. Ихэнх тулааны техникүүд сүнсний энерги ашиглан бит дүрс үүсгэж болдог. Гэхдээ сүнсний энергийг нягтралд оруулж Чүфэн шиг ингэж жинхэнэ зүйлтэй нь адилхан хэлбэр мөн чанартай болгохын тулд 5 дугаар зэрэглэлийн техник сурсан байх шаардлагатай. Навшигч энэ юу хин юм бэ? Энэ үед л тэр Чүфэнийг үнэхээр хүчрэх гэдгийг ухаарсан юм. Өөдөөс нь ирж байгаа цахилгаан ташуурыг харсан Жамфэнги яаж олон зүйл бодож зогсох вэ? Тэр хурдан гэгчин Сэлмэ өргөн Чүфэний дайралтыг хаахаар завдлаа. Цахилгаан ташуур өнгөрөх үед Жамфэнгийн төмөр сэлэм хоёр хуваагдаж Жамфэнгийн биен дээр ташуур буудаа. Ташуур Жамфэнгийн биен дээр эгц буусан болохоор тэр хэдэн метр хойш шидэгдлээ. Түүнийг газар тунах үед бүсэлхий хаваар нь цустай шарах гарсан нь тод харагдахын зэрэгцээ ясн хүртэл цухиж байв. Гэвч энэ үед Чүфэн зогсолтгүй дайрсаар байв. Жамфэнгийн биеийн бүх хэсэгт ээлж дараалан ташуурдлаа. Жамфэнгийн биеийг эрэмдэглээд зогсохгүй хоёр гар нь хүртэл хугарсан байв. Жамфэнги амьсгалж байсан тулдаа хүмүүс түүнийг амьд гэдгийг мэдж байсан юм. Тэр үхээгүй байсан ч бүрэн эдгэхийн тулд дор хаяж 3-5 жил зарцуулна. Чүфэн аха, бидний буруу, бидний өршөөгөөч. Гэнэт Сэлмийн нэгдлийн бүх гишүүд өвдөг сөхөрцгөөлөө. Нэгдлийнх нь ахлагч ингэтлээ зодуулж байхад тэд яаж чадах вүлээ? Ялангуяа Чүфэний арга нь дэндүү хэрцгий болохоор тэд гарцаагүй өгтлээ зодуулна. Чүфэн эзэнтэй бидний амийг өршөө. Би дахиж хизээч салхины нэгдэлтэй сөргөөцөлдөхгүй. Энэ үед ертөнцийн нэгдлийн гишүүдч бас газар сөхөрлөө. Тэд Чүфэнээс зогсолтгүй өвдөг сөхрөн мөргөж өршөөл гуйж байв. Чүфэний хүчийг хараад ингэхээс өөр яах ч вүлээ? Бурууга хүлээгээд уучлалт гуйгаад гимээ цайруулчихдаг байсан бол шийтгэлээс мултрахал байсан байх. Гэхдээ өнөөдөр би та нарт миний хүмүүсээр оролцсны төлөөс ямар байдгийг мэдрүүлэх болно. Тэд хичнээн их өршөөл гуйсан ч Чүфэн тоосончгүй. Гэнэт хүүхэн хараа нь агшиж хашгираад ташуураа савчж эхэллээ. Энэ үед азуурэ дараагон цэцгийн хүлэмжээс эц төгсгөлгүй орилон гарсан юм. Чүфэний ташуурыг хэнж тэсгээргүй байхад Чүфэн хүн тус бүрийг дор хаяж 10 ташуурдав. Тэд ухаан алдсан ч Чүфэн өршөөлгүй үргэлжлүүлэн ташуурдсаар байлаа. Чүфэн одоо хангалттай. Эцэст нь Сумэй ам нээлээ. Эрэмдэглүүлсэн хүмүүсийг хараад түүний ясандаа тултал ууралсан уурн гарсан юм. Харин ч бүр тэднийг өрөвдөж байлаа. Сумэйг сонссон даруйда Чүфэн ташуура боллоо. Тэр зөвхөн Жамфэнгитэй өстөө байсан ч Сумэйн уурыг гаргах гэж бусдын ташуурдсан юм. Сумэйтэй харьцуулахад Ситу юу тэр хэдийн зүрх амаар нь гарах шахав. Өчигдөр Чүфэн жинхнээсээ хүчээ барьсныг одоо л мэдэрсэн юм. Ситу юу хүртэл Чүфэнээс айж байлаа. Чи аль хэдийн газар доорх ордноос гарчихсан байж? Ягаад намайг энд хүлээгээгүй юм? Сүнслэг ургамал тийм чухал юм уу? Чи жаахан л оройтсон бол би
Чүфэн түүнийг сулалсны дараа Сүмэй гомдлон хэллээ. Учир нь тэр Чүфэн цэцгийн хүлэмжнээс сүнслэг ургамал түүх гэж явсан байх гэж бодож байсан юм. Хүлээгээрэй. Чүфэн Сүмэйийн гомдолд хариулсангүй. Харин инээгээд цаана харагдах бургас руу харайч хав. Түүнийг буцаж ирэх үед Сүмэйийн царай нь алмайран хөшлөө. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.